Росли Тарот байна. За ингээд өнөөдөр 7 сарын ерөнхий төлөв гэсэн ийм сэдв уншигдах болно. За тэгээд чаналтай маань үргэлжлүүлдэг та бүхэндээ маш их баярлалаа. Өдөр болгон хувийн уншлагууд маань хийгдэж байна. Росли Тарот анх шатны сургалтын нэг багц гаргасан байгаа даа. Тэгэхээр тэр маань Азхуур Энтер Мир номын сангуудад худалдаалагдаж байгаа. Тэгээд та бүхэн маань сонирхож үзхийг хүсэх юм бол тэнд очиод ингээд бариад мэдрээд өөрийнхөө бас гоё ингээд өдөр тутмын энергийг таарат үзрөөсөө асуугаад явхад бол үнэхээр бас замчилж чаддаг шүү таны даалд ухамсар, таны дотоод хүнтэй хүзэр бол ингээд маш гоё холбож өгдөг. Танд гоё мессежүүдийг бас өгч чаддаг байгаа шүү. За тэгэхээр бүгдээр уншлах эхлэхээс өмнө өдөр болгон ядаж нэг өөрт тань хэрэгтэй, бидэнд хэрэгтэй нэгэн үйлбэрээр эхэлдэг байхаар ингээд бодож байна. Тэгэхээр өнөөдрийн маань үг юу вэ гэхээр өдөр бүр бэлэг гэдэг ийм үгээр хэлж байна. Тэгэхээр бид бүхэнтэй нөгөө өдөр болгон өвглийн талаар боддог хүн хамгийн ухаантай хүн байдгаа гэж хэлдэг те. Тэгэхээр маргааш биднэрт юу болох нь тодорхойгүй байдалд амьдардаг бидэнд өнөөдөр бол үнэхээр ингээд те бэлэг юм аа. Тэгэхээр өдөр болгон гоё хайртай бүхнээ байгаа бүхэндээ те сэтгэл ханамжтай хайртай бүхэндээ одоо ийм өгөөмөр сэтгэлтэй хайртай гэдгээ бас мэдрүүлж чаддаг байгаасай гэж ингээд хүсэж байна. За ингээд бүгдээрээ уншлагаа эхлүүлцгээе. Өнөөдрийн маань 1-р групп за энэхүү хөрхэн шинэ карт ирсэн байгаа. Тэгэхээр энэхүү картаараа хийхээр боллоо. За Виллиан гэсэн ийм карт байна те. Тэгэхээр та үргэлж өөрийнхөө түүхийг дахин бичгэд одоо бэлэн байдаг те. Та одоо чаддаг шүү гэдэг те. За үнэхээр ингээ асуудал байдаг бол те хэрэгцээгүй гэж бодсон зүйлийг одоо энд нэг ийм асуудал байлаа гэж бодлоо л да. Энэ нэг дун те. Гэтэл энэ хүн бол чулуу барьцсан ингээд нэг одоо те энэ зүйлийг би амьдралаасаа явуулах ёстой ч гэдэг юм уу те. Яг нөгөө нэг тийм дал дутх нь бол нэг тиймэрхүү. За дараагийнх маань Lighthouse буюу өөрийнхөө үн цэнийг одоо те битгий алдаарай л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би үргэлж одоо энэ самбар дээр нь болохоор би үргэлж одоо хангалттай сайн байгаа шүү гэд өөртөө гоё ингээд нэг юм одоо урам зориг өгдөг үгээ ингээд бичсэн те нэг юм гоё карт байна. За confidence буюу одоо энэ зүйл бол чамд цаг хугацаа хэрэгтэй. Тэгээ хичээл зүтгэлээр чинь чамд confidence буюу одоо өөртөө итгэх итгэл те нэг юм гоё independent бас нэг юм гоё байдал те өөрийгөө олох ч гэдэг юм уу те ийм байдал чамд ирэх болно гэсэн ийм гоё карт байна. Тэгэхээр энэ хүн маань бас одоо яг нэг research хийж байгаа буюу те soul searching гэдэг шиг өөрийнхөө одоо яг энэ амьдралд би одоо юуны төлөө зорж байгаа вэ гэдэг бас нэг ийм том асуулттай тулгарсан хүмүүс юм болов уу гэж бодож байна. За ингээд та бүхэн маань хамгийн их таалагдаж татагдаж байгаа группийн сонголтыг хийгээд ороод ирээрэй. За ингээд групп нэгийнхний маань сонголт Виллиан гэсэн хүү сонголттой. За ер нь бол цааталтаа одоо ингээд нэг юм сар байгаа те. Тэгэхээр ямар нэгэн байдлаар энэ бол асуудал одоо төөрөгдөлтэй ямар нэгэн таны амьдралд урд чинь асуудал гарч ирсэн. Үүнийг бол одоо даван туулна ч гэдэг юм уу те. Нэг иймэрхүү энэ зүйл таныг жоохон төөрөгдүүлээд байгаа. Тийм учраас энэ зүйлийн учрыг олох ёстой. Дахин шинээр одоо те нөгөө нэг юм гоё түүхээ бичих боломжтой. Гэхдээ ууг нь бол энэ хисаанаас нэг юм гоё юм дуу гараад байгаа байхгүй те. Энд нэг юм нотнууд ингээ яваад байгаа. Гэтэл энэ хүн энэ үүнийг те одоо ингээд няцлахыг хүсэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ яг няцлах гад байгаа зүйл нь энэ хүний хувьд үнэхээр зөв зөвлөө буруу юу гэдэг нь бас жоохон сонирхолтой л юм те. Ууг нь хисаа маань жоохон юм нэг dark те нэг юм энергийн хувьд онцгүй байсан бол одоо окей. Гэтэл яг энэ нөгөө хишлээд байгаа дуу магадгүй таныг аягүй зөв эрэг зам руу чиглүүлээд байгаа. Гэхдээ та түүнийг харахгүйгээр ингээд нэг юм өгөөсгээд байгаа юм шигтэй нэг иймэрхүү бас нэг юм энерги байна. За бүгдээр ямар ч байсан 7 дугаар сарын төлөв байдал гэдгээ харцгаая. Тэгээд энэхүү картаараа ерөнхий төлөвөө шалгацгаая. За ер нь бол эхнийхээгаа би бол суулчээ гэж бодож байна. За 1-р группийнхний маань 7 сарын яг ерөнхий төлөв ямар хуу байх вэ? За 1-р карт маань
Wow, Devil картаар эхэлж байна. За. За хоёрдугаар карт маань Queen of Wands карт байна. За, гуравдугаар карт маань эндээ санаа. Oops, Justice. За. За, дөрөвдүгээр карт буюу last карт маань Page of Wands гэсэн карт гарч ирж байна. За, тэгэхээр за ерөнхий нэг юм энергитэй одоо яг эндээс харах юм бол за Devil маань ер нь бол яг жоохон ийм toxic карт байдаг. Гэхдээ танд одоо ямар нэгэн зүйлийг ийм toxic зүйлийг зүв болгох ухаан одоо гарч ирэх 7 сар байх нэ. Тэгэхээр өөрийгөө жоохон ийм Page of Wands, Queen of Wands карт маань ер нь бол нөгөө хувь хүний аюугаа ийм inspire гэдэг байхгүй те. Ямар нэгэн зүйлийг одоо хийх тийм урам зориг, хүсэл тэмүүлэл чинь одоо үүснэ те. 7 сард бол үүснэ. За магадгүй та devil буюу те хайр сэтгэлийн тал дээр ч юм уу эсвэл бол ажлын тал дээр ч юм уу те нэг юм баригдмал байдалтай байгаад байгаа бол тэр зүйл танд ийм аз жаргал өгөхгүй гарчий гэхээр магадгүй ажлаасаа гарчий гэхээр болохгүй те эсвэл тэр нөгөө хэрэгцээгүй те ийм нэг токсик харилцаанаас холдчихъя гэхээр ингээ болдгоо ер нь бол нэг ийм харилцаатай байгаад байгаа. Гэхдээ 7 сар бол таны хувьд энэ зүйлийг аюу гой зөв болгох зөв замд нь чиглүүлэх те ямар нэгэн байдлаар justice буюу одоо яг л нөгөө нэг одоо энийг зөв замд нь оруулах гад л ингээ хичээх те ийм шудраг осны карт гарч ирсэн. За Wands гэхээр мэдээж эрг энэ бол үнэхээр гоё те нэг юм өөрийнхөө одоо зүн бэлэг өөрийнхөө мэдрэмжээр яг ингээд өөрт тулгарч байгаа энэ хүү зүйлийг зэгцлэх нэг тийм гоё inspire дотроос ч ингээд үүсэж гарч ирэх нэ. За Page of Wands бол яг ийм нэг гоё одоо ямарваа нэг зүйлийн шинэ хуудсыг эхлүүлэх те. Тэгэхээр 7 сар бол таны хувьд жоохон маш сайн бодож шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. Тэгээд энэ дээр бол нөгөө энэ дээр болохоор уг нь бол нэг юм дун ингээд нэг ишгэлээд байгаа те. Энэ бас нэг юм няцлаа хичгаараас буруу зүйл одоо буруу зүйлүү гэхээр бас жоохон хэцүү те. Тэгэхээр энэ нөгөө нэг зүйл нь devil-ээр илэрч байгаа юм л та те. Гэхдээ devil яг ийм одоо ийм toxic харилцаа танд ийм нэг одоо illusion буюу ийм нэг төөрөгдлийг үүсгээд одоо энэ нөгөө нэг ноотнууд чинь дээшээ ингээд тэнгэр лөө буюу ингээд сартаа нэг адилхан ийм нэг тонтой юм шиг те. Тэгэхээр үнэхээр танд энэ зүйл одоо төөрөгдлийг өгөөд хэцүү байгаа бол окей те. Одоо стил нөгөө одоо гიშгэлээд няцлаад тэгээд ингээд урагшлах ийм урагшлах ийм эрчим хүч эрч хүч танд бол орж ирэх боломжтой юм байна. За тэгэхээр 7 сар ер нь бол ажил төрлийн хувьд бүгдээрээ ямар байх вэ гэж харж. За 7 сар 1-р группийнхны маань хувьд ажил карьерийн хувьд ямар байх вэ? За Hermit бол маш юм solitude буюу ганцаараа байх те нэг юм сонирхолтой өөрийнхөө дотоод ертөнц рүү маш их өнгийдэг single те нэг ийм энерги байгаа. За дэлхий карт маань төр зурдаа завсарлага аваад ямар нэгэн зүйлийг одоо тэ ингээд нэг юм өөрчлөх ийм зүйл бас шаардлагатай байна. За Seven of Wands King of Cups за Moon маань дахиад гарч ирж байна. За хамгийн сүүлд нь Five of Pentacles. Тэгэхээр ер нь бол яг энэ дээр бол нэрээ ажил карьерийн хувьд бас яг ингээд шууд одоо ерөнхий энергитэйгээ ингээд холилдоод орж ирж байна. Яа тэгэхээр Hermit бол те ингээд яг ийм байгаа газраа ингээд зогсоох те ямар нэгэн байдлаар
энэ зүйлс ингээд танд одоо юу гэдэг одоо ийм аз жаргал өгөөд байна уу? Эсвэл болвол тийм үнэхээр надад ийм айгуу тийм онцгүй мэдрэмж өгөөд байна уу гэдэг зүйл дээрээ та айгуу их юм тэрсэлтэй явагдаж байгаа хгүй. Таны дотоод ертөнц ер нь бол маш их тэрсэлтэнтэй байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь бол энэ мууник буюу те энэ illusion түрүүн анхны гарч ирсэн нөгөө энэ картн дээр маань те нөгөө мөн байгаа даа шүү дээ. Тэгэхээр дахиад давхардаж ингэ гарч ирж байна. Тэгэхээр энэ зүйлс танд үнэхээр аз жаргал өгч байгаа юу үгүй юу гэдэг дээрээ айгүй сайн фокуслаад шийдвэрээ гаргана. Нэг бол үнэхээр ингээд өөрчлөхгүй байгаа харилцаа, ажил төрөл дээрээ нэг хэсэг завсарлага аваад те өөрийгөө хүчлэхгүйгээр магадгүй одоо ингээд гоё нэг амралтын сарууд эхэлж байгаа учраас амралтаа эртхэн шиг аваад те нэг хэсэг хугацаанд ингээд одоо юу гэдэг энэ шуугантай одоо ийм нэг бичсэн те нэг энэ одоо газар амьдардаг бол энэ газраасаа жоохон ингээ хүндэрөөд өөрийгөө сайхан амраагаад те илүү дотгошоо гоё өөрийгөө мэдрээ сонсоод те энэ сөүл буюу өөрийнхөө одоо энергийн төвшин сүнсний одоо юу гэж хоол гэж яриад байгаа шүү дээ. Бид нар байгаль дэлхийгээсээ буюу бид нар яг энэ дээд тухамсар гэдэг байгаа. Одоо дээд бурхад те эдгээр зүйлсүүдтэйгээ ер нь бол одоо холбогдоход маш тохиромжтой сар байна. Тэгэхээр танд бол яалтчгүй амралт хэрэгтэй байна. Энэ дээр бол танд ингээ ботсон бодол байна те. За окей би тийшээ явна, ийшээ явна. Би энд нэгтэй ийм нэг одоо ер нь бол нөгөө нэг хийх зүйлс чинь айгүй тийм инспайртай ингээ холоод харчихсан. Энэ яг гуйтур гунигтай энэ зүйлүүдийг та бол одоо өөрөөсөө явуулах хэрэгтэй. Ер нь бол яг нэг тийм болохгүй байгаа мэдрэмж аваад байна те. Энд нэг юм уйлчихсан айгүй тийм те нэг юм султцсан яг ингээд яах учраа болохгүй байгаа нэг ийм энерги байгаад байна. За King of Cups бол уг нь бол маш гоё юм нэг одоо өгдөг те ийм хайрладаг маш гоё юм инэрэнгүү айгүй гоё юм энергитэй карт байгаа. Тэгэхээр энэ карт энэ дээр гарч ирж гэн маа гэдэг нь өөрийгөө бас юм нэг те хайрлах одоо энэ мэдрэмжийг одоо олж авах нь маш их хэрэгтэй. За дэлхийн карт маань яг л үнэхээр л те ингээд хэсэг завсарлага аваа л гэсэн ийм тохио байдаг. Тэгэхээр та бол ажил төрөл хийдэг бол одоо ингээд те нөгөө аюу сайхан юу яах нь штэ. Амралтаа авах цаг чинь болжээ. За тэгэхээр бүгдээрээ хайр дурлалын тал дээр уг нөгөө юунасаа авчмаар ах юм. За окей өөр картнаас авна. За тэгэхээр нэгдүгээр групп хамаа 7 сард хайр дурлалын тал дээр ямар байх вэ? За түүхник хайр дурлал Ace of Wands. За Hanged Man. Knight of Wands. Wow, Devil бас дахиад гарч ирж байна. За тэгэхээр хамгийн сүүлийн карт маань Ace of Wands гэсэн энэ хүү карт байна. За тэгэхээр штэ хайр дурлалын тал дээр за Ace-ууд гарч ирсэн байна те. Ace of Pentacles, Ace of Wands гэсэн энэ хүү картууд. Тэгэхээр энд бол ямар ч байсан ийм нэг гоё боломжууд байна те. Бас л яг нөгөө inspire байна гэдэг шиг энд нөгөө нэг дандаа бас wands буюу саваанууд маань гарч ирсэн те. Тэгэхээр та бас л энэ нөгөө хайр дурлалын амьдрал дээр devil буюу те яг ингээд энд devil, за энд hermit, за five of pentacles гэхээр ер нь ингээд таны яг ерөнхий нэг энерги яагаад ч юмтэй ингээд хичээгээд ахад болохгүй байгаа юм шиг дотоод зөрчилдөө маш ихтэй нэг ийм зүйлс байгаад энэ бас ингээ King of Cups гарч ирлээ. Two of Pentacles гэдэг дандаа ийм choice картнууд маань гарч ирж байна. Тэгэхээр та яг л одоо нөгөө нэг амьдралынхаа яг ингээд аль замаар явах вэ гэдэг айгүй том шийдвэрийн гаргах ийм 7 сар байна. Тий. Тэгэхээр одоо ажил карьерийн хувьд ч сэтгэл ханамжгүй байна. Хайр дурлалын хувьд ч айгүй зогсон буюу hanged man байна те. Гэхдээ та энэ зүйлд ямар нэгэн боломж байгаа гэдгийг харж байгаа.
Гэхдээ энэ боломж тэгээ үнэхээр одоо орхиж яваад шинэ бүр цоошнэр ямарваа нэг зүйлийг эхлэх боломж уу, эсвэл бол devil буюу те энэ нэг токсик харилцааны ямар одоо учир шалтгааныг олоод ингээд урагшлах гэсэн нэг ийм одоо энергитэй байна. За Knight of Wands карт маань одоо энд нэг ийм дээдлтэй нэг ийм айгуу том dragon гал ингээд үлээж байна те. Тэгэхээр нөгөөх маань нэг юугаа барьсан, Wands-оо барьсан ингээд шидэт цаваа маваагаа барьсан л явж байна л та. Тэгэхээр ямар нэгэн байдлаар одоо хайр дурлалын тал дээр үнэхээр яг нэг ийм асуудал бол байна. Айгуу тийм тэр нь ингээд яг таны одоо гаднаас нь ингээд те нэг ингээд төөнөд байгаа юм шиг те нэг ийм маш ийм төвөгтэй байдалд ингээд оруулаад байгаа юм шиг. Тэр зүйлийг та уг нь бол энд зүг болох гээд те ингээд хичээж байгаа. Гэхдээ энэ бол таны үнэхээр том сонголт байх болно. За Devil карт маань ер нь ямар учиртай юм бэ гэдгийг бүгдээ харцгаая. За Devil карт яг ямар учиртай байна вэ? За what's the devil? За Eight of Cups, the Wheel, Ace of Cups, Nine of Wands. За ер нь бол таны одоо ингээ хайр дурлалын асуудал шийдэгдэх цаг нь болжээ. Ер нь бол яг нэг юм орхиж явах уу, эсвэл бол те үргэлжлүүлэх үү гэдгээ ингээ шийдэх маш том шийдвэртэй. Ажлын хувьд ч хайр дурлалын хувьд ч ингээд ер нь бол айгүй тийм юутай жил үгүй сар байх нэ, чаленжтай. Гэхдээ энэ асуудлыг та шийдэж чадна. За тэгэхээр бүгдээрээ нэг зөвлөгөө картуудаа авчий. За зөвлөгөө карта. За окей, зөвлөгөө карта эндээс авъя. За нэгдүгээр группийнхэнд маань зөвлөгөө юу байна вэ? За асуудлаа бол нэг айхтар барьж аваад те нэг юм комфорт зонд ороод авахгүйгээр ерөөсөө л шийдээ те. Одоо шийдэж чадах юм бол энд бол боломж байна шүү те. За ер нь шийдэж 7 сартаа та шийдэж чаднаа. За шийдэж чадсанараа те магадгүй та энд ийм Ten of Pentacles буюу ийм гоё ажлын хувьд ч асуудлаа шийдэж чадах гад байна. Тэ бүх зүйлийн хувьд шийдэж чадах гад байгаа буюу Sun карт маань гарч ирж байна. Тэ одоо бол танд энэ асуудлуудтайгаа жоохон зууралдаад ингээ уучраа болохгүй яваад байна. Энэ хамтран ажиллагч хүмүүс ч гэсэн бас жоохон юм асуудалтай тэ. Тэгэхээр одоо энд ууг нь бол яг хамтран ажиллагч хүмүүс гэхээсээ илүү яг нэг юм одоо та ямар нэгэн зүйлийг одоо хийж бүтээх тэ хүмүүстэй нийлж хийж бүтээх гэсэн ийм гоё карт гарч ирж байна. Тэгэхээр ажил дээрээ бол тэ асуудлууд бол шийдэгдэнэ. Гэхдээ энэнийг ингэж нэг удаан хугацаанд барьж явахгүйгээр яг болж байгаа болохгүй байгаа зүйлүүдэд ялгаж байгаад энэ үнэхээр яг одоо ийм хүнд төвшний одоо шийдвэргүй зүйл юм уу те эсвэл надаас шалтгаалаад байгаа юм уу, миний яг ийм дотоод ертөнцтэй хамааралтай байгаа юм уу, эсвэл бусдаас хамааралтай байгаа юм уу гэдгээ айгуу сайн ойлгож байгаад шийдвэрээ гаргачих хэрэгтэй юм байна. Тэгэхээр ер нь бол nice те асуудлууд бол аль болох хурдан шийдэрээ буюу 7 сардаа энэ зүйлийн учир гогцоо те бүх юмыг олоод урагшлах хэрэгтэй. Тэгэхгүй бол танд бол үнэхээр юм те чаленж бол байгаад байна. Гэхдээ та юмнээс гарч чаднаа. За тэгэхээр нэгдүгээр группийнхан маань энэ хүрээд одоо дуусаж байна. Тэгээ та бүхэнд маань хэрэг болсон гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай.
За ингээд групп 2-ын маань уншлах хэлж байна. Групп 2-ын маань Lighthouse гэсэн энэ гоё картыг сонгосон те. Тэгэхээр магадгүй таны гэр одоо таны хамгийн одоо гоё тухтай бүстэй та тэр гэртээ байхдаа одоо маш гоё одоо энергийг мэдэрдэг ч юм уу те, нэг иймэрхүү магадгүй та одоо өөрийгөө маш гоё зоригжуулдаг үгийг ингээд хадах бас хэрэгтэй болов гэж бодлоо. Өөрийгөө жоохон урам өгөхийн тулд те. Тэгэхээр өөрийнхөө үн цэнийг одоо битгий ингээд нэг үгүйсгэж агаарэ ч юм уу те, буруутгаж агаарэ. Өөрийгөө ер нь бол айгүй жоохон нөгөө нэг юм үгүйсгдэг төрлийн хүн байж магадгүй байгаа байхгүй юу. За тэгэхээр манай гадаа жоохон шуугантай байна. Цохон голсон. Тэгэхгүй бол маш халуун байна. Манай байрны охтууд нэг юм тэмдэглээд тах шүү. За 2 дугаар группийн маань ерөнхий энерги бүгдээр ямар ч зүйл эхлээд одоо том энэхүү картнасаа суулгах болно. За групп 2-ын маань 7 сарын ерөнхий 6 ерөнхий төлөв байдал. За одоо бүр турхаа мөрхөл явчихлаа. За тэгэхээр энэ дээр Two of Cups картаар эхэлж байна. Nice. За 2 карт гараад ирсэн. За Five of Wands, Four of Pentacles. За Page of Swords картууд маань гарч ирлээ. За ерөнхий төлөв гэхээр 2 дугаар группийн маань ер нь бол өстой нөгөө 50-50 гэдэг шиг те. Яг нэг ийм сайхан дундаж нэг ийм гоё сар болох нэ. 7 сар. За Two of Cups байгаа маань ер нь бол энэ ажилч бай, тэ хайр дурлал дээрч бай. Энэ бол нөгөө нэгээ ижил тэнцүү гоё ингээ хайрладаг, мэдэрдэг. Хайр сэтгэлийн хувь дээр ууг нь бол маш юм хөөрхөн боломжтой. Одоо ажилтаа бол ажил нь тэ нэг юм гоё одоо хамтрал нь айгу зөв. Одоо байгууллагадаа ч юм уу тэ хамт олондоо нэр хүндтэй окей тэ бүх юмс тунд ажгүй ингээд 50-50% явж байна. За бүгдээ энд Five of Wands карт маань жоохон ингээд нэг юм жоохон юм дотоод зөрчил, тэмцэлтэй энэ ямар нэгэн юм ялгаатай байдал ч гэдэг юм уу иймэрхүү зүйл бол байдаг. Тэгэхээр энэ карт маань яг юу өгүүлж байна вэ? За Six of Pentacles, Magician, Knight of Swords, Hierophant, Knight of Cups, Ace of Wands, Three of Pentacles, Ten of Wands. За окей. Энд бол яг ер нь бол та одоо яг ингээд 7 сарын сарда таны ажил магадгүй жоохон ингээд нэг юм хил ам ч юм уу те иймэрхүү одоо хамтрал ямар нэгэн зүйлс хийхэд ч гэдэм үү одоо ингээ хамтарч ажиллаж байгаа хүмүүс ч гэдэм үү те тэдгээр хүмүүст маань жоохон юм нэг одоо хил ам үйл ойлголцол гарч ирэх магадлалтай байна. Тэгэхээр энэ зүйл дээр бол та тэгээ өөрийнхөө гоё жанжин шугамыг алдалгүй болж бүтнэ. Энэ зүйл бол одоо маш удаан хугацаанд одоо тэг хийж байгаа энэ зүйлийнхаа би ард бол гарах ёстой гэдэг энэ зарчмыг баримтланаа. Тэгэхээр аль болох одоо зөрчилдөөн багтаа өнгөрөхийг хичээгээрэй гэж хэлмээрэн. Тэгэхээр угаасаа Two of Cups картаар хэлсэн учраас та бол энэ асуудлыг зохицуулж чадна. Гэхдээ хамт олонтойгоо тэ магадгүй ингээд хайртай хүмүүстэйгээ ч юм уу хэрэлдээд ингээд одоо уралцаад ах шаардлагагүйгээр айгүй жоохон тайван ингээд 7 сарыг дуусгачвал маш тажгүй. За Four of Pentacles карт маань яг ийм comfort zone те ямар нэгэн илүү дутуу те нэг амар тийм үйлдэл бол хийгээд хэрэггүй. Ер нь бол ингээд 7 сарыг маш ингээд гоё зөөлөн айдуу те нэг ингээд сайхан өөрийгөө хайрлаад окей те энэ картн дээр бол би ингээд яг одоо хангалттай ингээд одоо enough байгаа гэдэг байгаа шүү дээ. Би бол одоо өөртөө хангалттай миний хийж байгаа юм окей гэд өөрийгөө эн чинь хайрлаж байгаа шинжтэй. Одоо
ер нь бол ингээ анзаараад хар хүн бусдыг айгүй гоё магтдаг хэрнээ өөрийгөө ингээ байнга шүүмжилж явдаг юм байлээ. Тэгэхээр одоо өдий болтолтой нөгөө яг үнэхээр одоо юу гэдэг өөрийгөө шүүмжлээд явж байсан бол одоо бол өөрийгөө хайрлаад маш гоё юм нэг зугуухнаар те гоё ингээ амьдралыг мэдрээд байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай нэг юм гоё калм те маш гоё ингээ тайван нэг сайхан 7 сарыг өнгөрөөчөрөө. За page of sword бол ямар нэгэн зүйл гоё тодорхой болох те таны хувьд магадгүй энэ одоо те нөгөө энэ хайр дурлалж бай, ажиллаж бай энэ зүйл дээрээ маш гоё ингээд нэг юм тайван сайхан явчихад ингээд эцсийн дүндээ болол одоо ямар нэгэн зүйл тодорхой болноо л гэсэн үг. Page of sword бол окей те би яг л энэ зүйлийг хүсэж исэн шүү дээ. Тэ энэ зүйл бол яг биелээ олноо л гэсэн ер нь бол нэг юм санаа байгаа шүү. За тэгэхээр бүгдээрээ ажил карьер дээрээ илүү жоохон дэлгэрэнгүй мэдээлэл авчээ. За групп 2-ын маань ажил карьерийн хувьд ямар сар болох вэ? За групп 2-ын маань хувьд ажил карьер Star card маань гарч ирлээ. Page of Cups, Four of Pentacles, Six of Pentacles, Queen of Wands. За Seven of Wands карт маань гарч ирлээ. За тэгэхээр нөө ажил карьерийн хувьд бол түрүүний яриад байсан шиг яг л нэг тиймэрхүү энергитэй. За Page of Cups, Four of Pentacles, энэ дээр Four of Pentacles, энэ дээр бас Four of Pentacles. За Five of Wands бол бас жоохон зөрчилдөөнтэй карт байсан бол Seven of Wands ажил дээр чинь яалтчгүй ингээд тэ хүмүүстэй нэг зөрчилдөх нэг тийм нэг кейс заавал ингээд заавалж явахтай ер нь бол гарч ирэх гээд байгаа учраас та өөрийгөө ингээ маш гоё барих ёстой гэдэг энэ үг бол Star картаар гарч ичэн тэ. Star карт бол гоё хилингийн карт байгаа, итгэл найдварын карт байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар та яг ийм хүмүүстэй тэ энэ бол миний хувьд бол одоо ерөнхий ингээд 7 сараа окей ингээд баг ингээд за хүмүүстэй зөрчилдөөд хэрэггүй юм байна. Маш гоё калм байчи гэж та үнэхээр хүсэж байгаа бол энэ зүйл бол танаас холоор явах боломжтой байгаа шүү. Тэгэхээр хэрвээ үнэхээр те энэ нэг гоё ажлын ард гарах гад ингээд маш гоё юм зүйлийг хийж бүтээгээд энэ зүйлс маань дараагийн таны ажилд те ийм гоё шинэ боломжийг өгөх гээд байна. За Queen of Wands карт мал өөрөө бол бас л аюу гоё inspireтай карт байна те. Тэгэхээр энэ бүхнийг аюу гоё ингээд те нэг зөв голдролд нь оруулаад хийчээрээ те. Энд бол Four of Pentacles бол яг л энд гараад ирсэн. За тэгэхээр та бүхэн маань энэ одоо маш удаан хугацаанд те нэг юм одоо юу гэдэг ажил хийдэж нэгэндээ те нэг өгөх авах гэдэг шиг нэг иймэрхүү явж байсан бол одоо юу гэдэг чи ганцаараа бол ямар нэгэн зүйлийг ингээд хийх боломжгүй гэх юм да. Одоо боломжгүй ч авахтай олуулаа байж ээж маш гоё ингээд нэг юм одоо ажил чинь одоо зөв явнаа л гэсэн үг. Одоо нэг юм эго байгаад те би бүх юмд аюу ингээд өндөр оройролтой оролцож байгаа ч гэдэм үү. Би гэдэг зүйлээ л 7 сард ингээд орхичвол ер нь бол бүх юмс чинь аюу тунд ажгүй болох гэдэг шүү. Тэгэхээр энэ бол эго гэдэг зүйл жоохон орж ирэх гээд байна уу л гэдчээ бусадтай ингээд тэмцэлнэ гэдэг чинь ер нь бол бусдын үзэл бодлыг ингээд сонсохгүйгээр жоохон тэмцэлтэй хийчих гээд байна уу л гэж нэг ийм юм нэр шүү. За бүгдээрээ хайр дурлалын тал дээр групп 2-ын маань ямар энергитэй байна вэ? За хайр дурлалын тал дээр групп 2. За Chariot, King of Cups, Six of Swords,
За Ace of Swords карт маань тэнд гарч ирсэн. Энэ бас гарч ирж байна. Nine of Wands the Death карт маань хамгийн төгсгөлийн карт гарч ирж байна. За уг нь бол хайр сэтгэлийн тал дээр мууг нь бол маш л гоё бадрангуул байгаа юм байна те. Нэг юм гоё цээж тэнгэртэй, өөрөө өөртөө итгэлтэй. Яг нөгөө Two of Cups эхний карт болж гарч ирсэн шиг одоо харилцаа ингээд аюу дайггүй гоё тогтвортой сайхан явж байна. Тэгээд та бол бас их гоё ийм өгөөмөртэй нэг ийм одоо зөөлөн сэтгэлтэй одоо хайр дурлаа илэрхийлж чаддаг нэг ийм аюу тийм бас хөөрхөн ийм нэг энерги байгаа хгүй юу. За гэхдээ одоо магадгүй танд ийм нэг хайр дурлалын тал дээр жоохон юм нэг өөрчлөлт гарч ирэх гээд байна гэсэн үг. За Death карт бол яг ийм өөрчлөлтийн карт байгаа тий. Энд нэг хөөрхий нэг туулаа ингээд унаад нэг юм унтсан. Тэнгүүд энэ одоо нөгөө ер нь бол ингээд дахин амьдрал байдаг ч гэдэм үү те нэг жоохон өөрчлөлтийн карт байгаа гэдэг. Тэгэхээр энэ дээр бол та магадгүй ямар нэгэн зүйлс ингээд танд тодорхой болоод одоо хэрвээ хол байх ингээд шийдвэр гарах юм бол энэ дээр бол нэг айхтар ингээд одоо эморох шаардлагагүй бүх зүйлс ингээд тодорхой болно. Хэсэг хугацаанд энд жоохон тэгээ нөгөө танд үйлчлэхгүй байгаа зүйлийг орхиж авах гэсэн карт одоо. За Ace of Swords карт бол бас л тэгээ энд нэг юм ямар нэгэн зүйл тодорхой болно гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энд communication байна. Дээр нэг юм боломж байгаад байна. Nine of Cups буюу таны ингээ хүсэл мөрөөдөл биелнэ гэсэн ийм карт. Knight of Pentacles, the Hermit тэ. За тэгэхээр яг уу энд бол бас яг ийм нэг Three of Wands буюу та хин нэгнийг хүлээж байгаа байж болно. Эсвэл холын харилцаатай нэг ийм жоохон чаленжтай бас харилцаа байж болохоор байгаад байна. Тэгэхээр эцсийн дүндээ энэ зүйлс хүлээгдэж байгаад танд боломж нь гарч ирээд гоё communication хийх боломж бас гарч ирнэ нөгөө хүнтэйгээ одоо уулзах боломж ч гэдэг юм уу те. Гэхдээ энд бол яалтчгүй нэг юм хүлээлт байгаа. Энд нөгөө нэг Ace of Wands карт маань тэр хүнтэй одоо холбогдох мессеж ч гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар танд нэг юм боломж гарч ирнэ. Гэхдээ энэ зүйлс дээр бол та нэг айхтар ингээд нөгөө эмороод гудаагаад те нэг ингээд нэг юм сэтгэл санаа чи хэцүү болоод авах бол биш. Нэг хайр дурлалын тал дээр бахаа нэг өөрчлөлт орох гээд байна. Энэ зүйлс нь за Six of Swords яг юу вэ гэдгийг нэг тодруулъя. Юунаас ингэж явах шаардлага гарч байгаа вэ? Six of Swords. Nine of Cups гэдэг карт маань хоёрч гараад ирлээ те. Тэгэхээр ер нь бол нэг жоохон өөрчлөлттэй холын харилцаа бол хэсэг таавгаасаа ганц биеэрээ ингээд өөрийнхөө хүсэл мөрөөдлийн дагуу ингээд явах гээд байна. Хэрвээ харилцаатай бол ямар нэгэн байдлаар та хоёрын харилцаанд баг зэрэг өөрчлөлт гараад энэ дээр нэг юм сонголтын хоёр бас нэг юм choice гарч ирэх гээд байна л да. Two of Pentacles-тэй аль нь одоо аль шийдвэр нь миний хувьд зөв бэ ч гэдэг юм уу те. Тэгэхээр хайр дурлалын тал дээр бол за энэ Death карт маань өөрчлөлтийн карт маань юу вэ гэдгийг тодруулж байна. Three of Wands дахиад гараад ирлээ те. Five of Cups жоо хурам хуурах гад байна. Six of Wands. Six of Wands карт маань маш гоё уг нь энэ Chariot карттай аюу адилхан. Гэхдээ яг та ер нь бол энэ хайрын харилцаанд ямар нэг өөрчлөлт гарсан ч гэсэн
тэгж айхтар сэтгэлээр унахгүй те хүлээж идэл ер нь бол болно доо гэдэг нэг ийм зүйл. Тэгээд ер нь бол жоохон нэг ийм жанжин шугамаа гэдэг шиг өөрийнхөө нэг ийм баундрыг татаад ганцаараа жоох ингээд нэг юм амар амгаланг мэдрэх юм сонирхол байна. Одоо юмс яаж ирэх нэ гэдгийг ингээд алсын зайнаас хараад хүлээн ч гэдэг юм уу те. Ганцаараа яг нэг иймэрхүү орчинд те ингээд ганцаараа байхыг ер нь хүсэж байгаа нэг юм хүн байгаад байна. За тэгэхээр бүгдээрээ одоо нөө юу карт яг зөвлөгөө карт те авчи. За 2 дугаар группийн маань өгөх зөвлөгөө карт юу байна вэ? Ace of Cups, Hanged Man, Four of Swords, Magician, Knight of Cups, Knight of Wands. За ямарваа нэг зүйлийг та угаасаа зөв болгох нь одоо зөв болох хэрэгтэй тий. Танд ингээ үйлчлэхгүй байгаа ямар нэгэн хайр дурлал харилцаа танд тодорхой бус байгаа зүйлүүдийг аягүй сайн бодож байгаад одоо зөв голдролт нь оруулах ерөөсөө хэрэгтэй л гэсэн үг. За энэ Hanged Man, Four of Swords карт маань хоёулаа маш юм зогсон. Яг ийм logical боддог те, яг ийм хөрсөн дээрээ бууж боддог. Justice бол ямарваа нэг зүйлийг зөв болгох, Magician бол яг тэг өөрийнхөө амьдралд хүсэж байгаа зүйлийг та бол одоо баг манифест ингээ хийж байгаа те. Тэгэхээр энэ одоо зүйлстэй энэ магадгүй одоо 7 сард тохиолдох зүйлсүүд хэрвээ ингээд таны амьдралд одоо зөв болох гэж хичээгээд болохгүй болвол одоо холдон явж болох юм аа тий. Өөр ямар нэгэн байдлаар та өөрийнхөө амьдралд одоо хайр сэтгэлж бай, ажиллаж бай, тий, инспайрч бай, одоо бүх юмыг гоё шинээр эхлүүлэх боломж бол байгаа. Яг бүр яалтчгүй бас л ийм маш тотгошоо бодох шаардлагатай. Ер нь бол нэг ийм группийнх болж таарлаа. Тэгэхээр нэгдүгээр групп маань ер нь жоохон ойролцоо байна шүү. Тэгэхээр хүмүүс маань ер нь бол сүүлийн үед нэг ийм энергитэй нэг ийм soul searching гэдэг шиг одоо яг цаг хугацааны хувьд ч болцсон ер нь бол хүмүүс маш их дотгошоогоо өөрийгөө сонсдог болсон. Бас ийм сүнслэг төвшөнд өөрийнхөө одоо чанарыг дээшлүүлэхтэй нэг ийм тэр цикл нь одоо тэр яг нэг ийм хугацаа нь ингээд тулцсан гэх юм уу. Тэгэхээр яг ийм хүмүүсийн хувьд одоо яг л нэг ийм гоё тэ амралтын үйлрэл та бүхэн маань амжаад гоё байгаль хийдгээ коннект хийгээд одоо өөрийнхөө одоо хүсэж байгаа асуултыг хариултыг аваад ингээд жоохон зөв замдаа ороод явчвал ингээд маш тун дажгүй юм а те. Ер нь бол ямар ч зүйлийг гоё зөв болох гэж хичээдэг айгүй тийм нэг өөр гоё юм эргэлтийн цэг одоо бидний амьдралд ирж байгаа гэж надад бол нэг тийм мэдрэмж төрж байгаа. Урд нь бол бид нар нүдэд тагалцсан юм шигтэй айгүй харанхуй бүрхий яг юуны төлөө амьдраад байгаагаа ч мэдгүй зориг байхгүй те нэг юм одоо зүгээр ингээл сах урсгалаараа явж байгаа л тэгээл угаасаа л тэгээ байхгүй болно штэ гэдэг нэг юм хандлагатай байсан бол одоо л тэгээ энэ яваа амьдралдаа бид нар ямар нэгэн зүйлийг бүтээх ёстой, бидний энэ хорвоо ертөнцид ямар нэг зүйлийг өгөх ёстой гэдэг бид нар заавалтай нэг юм зоригтой, өгөгдөлтөй энэ хорвоо ертөнцид сайн сайхан зүйлийг хийж чадах юм бол бид нар дараа төрөлтөө ч гэдэг юм уу те гоё ингээд нэг юм зөв ингээд одоо замаа болно. Дээр нь үлдэж байгаа одоо өөр хүүхэд одоо юу гэдэг те ар гэрээхэндээ айгуу гоё ингээ бунтаа үлсийг хийж байгаа гэсэн нэг юм санаа бас нэг ингээ хэлмээр санагдлаа 2 дугаар группийнхандаа. Тэгэхээр та бүхэн маань амьдралаа айгуу гоё зөв болох гэж хичээгээрээ. Таны амьдрал бол гоё сайхан зөв замдаа ороход бол маш гоё ойрхон байна. Тэгээд та бол бас ийм айгуу гоё юм сүнслэг тэгээд төвшөнд одоо бас амьдарч ажиллаж яваагүй юм уу гэсэн мэдрэмж төрлөө. Тэгэхээр энэ бол яг justice бол яг нөгөө дундын зам гэдэг чигтэй баланс карт байгаа. Амьдрал биднэрт те асуудлууд маш их тохиолдно. Нөгөө талдаа асуудал шийдэх боломж нь байдаг. Биднэрт цагаан одоо те сайхан сэтгэл байдаг бол нөгөө талдаа бас shadow буюу хар тал байдаг. Ерөөсөө дандаа 50-50 хувьтай. Гэхдээ бид нар яг дундын зам буюу те нэг юм голын замаараа өөрийнхөө яг темперийг те энэ нэг сэтгэл зүй, emotion бүх зүйлээ аюу зөв ингээд яг үнэхээр нэг юм
мөн чанарыг ойлгоод дундын замаа олж чадах юм бол та амьдралд нэгдээ ингээд бүр айгүй их бүдрээд унаад ингээд явах нь бол маш юм амьдралын чанар сайжирна гэх юм да. За тэгэхээр 2 дугаар группийнхаа маш гоё хичээгээрэй гэж хэлээ. Тэгээд сонголтын карт нь хүртэлтэй өөрийгөө битгий буруутгаарай. Та бол хангалттай шүү гэж шүү дээ. Тэгэхээр та бол хангалттай одоо байгаа. Та бол үнэхээр бас юм гэрэлтэй замаар одоо алхахыг хичээж байгаа хүн байна. За ингээд 2 дугаар группийн маань хэрэг болсон гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай. За ингээд 3 дугаар группийн маань уншлага хэлж байна. 3 дугаар группийн маань ер нь бол ингээд те өөрийгөө бас маш их одоо сонсож байгаа. Ер нь бол ингээд те одоо амьдралынхаа яг нэг юм том дүгнэлтийг хийж байгаа юм шигтэй нэг юм өнгөрсөн амьдралаа дүгнээд ирээдүйд яг яах ёстой юм бэ гэдэг дээрээ ингээд нэг хариултыг суурьж хийж яваа. Бас л нэг юм сүржинг байна гэж хэлнэ. За тэгэхээр ерөнхий ингээд нөгөө энерги бүгдээрээ энэхүү картнаасаа авах болно. За 3 дугаар группийн confidence картыг сонгосон хүмүүсийн маань 7 сарын ерөнхий нэрэг ямар байгаа вэ? За 10 of Swords. За ер нь бол маш deep feelingsтэй байсан. За 4 of Wands. Temperance. Okay. 10 of Pentacles. Окей. За тэгэхээр confidence картн дээр маань байгаа энэхүү эмэгтэй маань тий. За эрэгтэйчүүд маань ч үж болно. За энэ хүмүүс маань маш их юм сэтгэл зүйн хувьд тий нэг юм одоо аз жаргалтай хүн бол ер нь бол нэг иймэрхүү царай гарахгүй дээ тий. За ер нь бол ингээд амьдралын утга учирыг хайна гэдэг шигтэй нэг юм бүх зүйлийг одоо аюу ингээд өстө дүгнж байгаа гэдэг шигтэй. За ер нь бол энэ зүйлс чамд цаг хугацаа хэрэгтэй, мөн практик хэрэгтэй гэдэг шиг яг одоо бол тийм амархан энэ зүйлийг асуудлыг шийдэх боломжгүй. За яг 7 сар бол таны хувьд заяа одоо 10 of Swords карт маань яг ингээд нөгөө ар нуруу руугаа бахан утга зоолгоод ингээд унтсан нэг хүн байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол ийм нэг сэтгэл санааны хувьд маш даун, айгүй уналттай. Ер нь босч ирэхэд бол айгүй хэцүү. Ер нь те. Үгүй энэ чи нуруунасаа нэг 10 сэлэм зоолгоцсон хүн бол те бас л хэцүү өстэй. Ер нь яг нөгөө бүр тэр амар тийм гүнзгий утгаараа биш. Ер нь бол яг ийм сэтгэл зүйн хувьд маш хүнд карт байдаг. Таро картн дээр те хүмүүс харсан ч жоохон айц төрмөр. Гэхдээ энэ бол амьдралд гарч ирж байгаа асуудлууд дунд хитрхи олон асуудал таныг одоо ингээд жааж хийж байгаа те одоо ингээд нэг шүүж байгаа юм шиг одоо бөөнөрөө ингэж бөмбөгдөж асуудал орж ирж байгаа буюу та тэндээс өөрийгөө татаж гаргаж авахд айгүй их юм төсвөр төвчээр те ертөнцийг харах өнцгөө өөртөх асуудлыг одоо те магадгүй бэлэг гэж хүлээж авах асуудлын ард заавал сорилтыг те ингээд ямар нэгэн зүйлийн өмнөх айгуу гоё ингээд нэг юм одоо юу гэдэг асуудал бол баг боломж л гэж харах хэвээр те нэг ийм л нэг хүмүүс байгаа даа л та. За та бол яг 4 of Wands буюу ямар нэгэн байдлаар яг бид нөгөө 2 дугаар группийн дээрээс маа сая ярьсан дундын зам буюу одоо та маш гоё баланстай, тогтвортой, аз жаргалтай ийм байхыг хүсэж байгаа те. За 7 сард бол та энэ зүйл temperance буюу өөрийнхөө одоо эхний ингээд нэг амьдралын боломж гэдэг зүйлийг харах, ийм өнцгийг харах маш гоё нээлттэй сар болох нэ. За энэ бол танд те 7 сартаа одоо жишээ нь бүх зүйлс ингээ болчихноо. За би нэг цай уух. За тэгэхээр ингээд 7 сартаа бол та бүх зүйлийг буюу ингээд те ийм 10 сэлмээ бүгдийг нь сугалж чадахгүй те. Танд ингээд тайм хэрэгтэй, танд те ингээд нэг ийм одоо яг л нэг ийм үйлдэлүүд хийснээрээ л та энэ зүйлээс гарч чадна уу гэхээс
та бол тийм хурдан гарч чадахгүй байгаа учраас эхний үнцэг буюу те Ten of Pentacles карт маань маш гоё карт байгаа. За Four of Wands карт маань бас ийм аз жаргалтай, ийм ер нь бол гэр бүлийн те нэг ийм доктортой те бүх юм бүрдсэн ийм сайхан зүйлийн эхлэл танд тавигдах нэ. Та тэгэхээр яг нөгөө Temperance буюу өөрийнхөө балансыг олоод сураад чадчих юм бол ер нь маш гоё ингээд ирээдүй таныг хүлээж гинаа л гэсэн. За Four of Temperance карт бол одоо нөгөө баланс карт те. Тэгэхээр та бол яг одоо 7 дугаар сараасаа эхлээд ер нь бол ингээд ертөнцийг үзэх үзэл одоо юу гэдэг те тэр зүйлүүдийнхаа одоо энэ аяллахаа хүчээр ч гэдэг юм уу те энэ нэг олон 10 сэлмнийхаа ядаж нэг 2 3-ын ингээд асуудлаа шийдээд явчих юм бол тэрэндээ айгуу гоё урам аваад явах болно. Энэ 10 асуудлыг та шийдэж чадахгүй бол улам их асуудлууд таныг ингээд араас ч мөшгөн те унгаан нэг асуудлаа шийдчихэд ингээ явж идэл дахиад хоёр ингээд нэг асуудал гарч ирээл таныг дахиад зоогоол унгаачин те. Тэгэхээр ер нь бол ингээ асуудлаасаа битээ цухтаарай те. Энэ бол танд одоо ирэх ёстой байсан асуудал та асуудлаасаа магадгүй цуцснараа өөрөөсөө цуцснараа те яг асуудалтаа нүүр тулж чадахгүй байснараа ингээд маш олон зүйлийг өөр дөрөө овоолчжээ. Тэгэхээр жоохон хөнгөн байгаарэ те асуудал шийдэгддэг шүү. Шийдэгддэггүй асуудал гэж бол байхгүй. Та өстой жинхэнэ нүүр тулаад тэрийг давах зориг байна уугүй юу гэдэг чинь л одоо маш чухал гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ 3 дугаар группийн confidence картыг сонгосон хүмүүс юм аа. Ажил карьер ер нь ямар хөө байх вэ гэдгийг 7 сар. За Emperor, Six of Wands, Page of Cups, Eight of Wands, Knight of Pentacles. За Lovers card маань хамгийн сүүл байна. За Tower card маань байна. Seven of Cups, Hierophant, Sun, Ten of Swords карт маань дахиж гарч ирлээ. За Judgment картаа аваад ер нь бол ингээ 3 дугаар группээ ажил карьерийн хувьд ингээ харъя те. Тэгэхээр Emperor бол айгүй гоё юм нэг одоо юу гэдэг ямарваа нэг зүйлийн яг юм план гаргах те төлөвлөгөөтэй байх айгүй тийм нүүдлээ айгүй сайн мэддэг те. Ер нь бол нэг юм хаан төрлийн хүн штэ. Emperor бол хаан штэ те. Тэгэхээр бүх зүйлийг яг юм гоё төлөвлөгөөний дагуу уг нь бол хийх гээд хичээж байна ажиллаа. За өөрт чинь бол ингээд те нэг юм бусдаас сонгорох уг нь бол юм чадал те юм боломж бүх зүйлс байдаг. Хамт ажиллаж байгаа хүмүүс маань ч гэсэн тундажгүй. Гэхдээ энэ зүйлс яг магадгүй тавар бол юм гинтийн unexpected юм нэг зүйл байдаг байхгүй одоо ингээл гоё те зүгээр сайхан амьдраа явж итэл гинт ингээ бүүм болж ямар нэгэн асуудал гардаг те. Тэгэхээр энэ би бол тавар момент бол ягалтчгүй өөрөө чинь Ten of Swords гэх төрөний одоо эхний карт маань энэ шүү дээ. Яг нөгөө утган те. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд одоо ийм унтсан байгаад байгаа те. Тэгэхээр Judgment бол одоо сэрэх цаг wake up call гэж ярьдаг те. Ер нь шүүлтийн карт. За тэгэхээр одоо та бол одоо те өөр үнцгийг хараачээ. Хорвоо ертөнцийг арай ондоогоор хараач. Одоо ингэ сэрэх цаг болсон тий. Уг нь бол танд маш гоё мэдлэг байна. За маш олон гоё dreams байна тий. Мөрөөдөл байна. Өнгийн мөрөөдөл байна. Танд ингээд одоо саан буюу тий таротын хамгийн гоё нар гэсэн карттай байна. Гэтэл яг зүгээр гинтийн гарч ирсэн одоо тийм зүйлсээсээ болоод ингээ унчуудаал гэж хэлмээр юм байна. Энэ зүйлс бол ингээд нэг юм айжуухандаа гарч ирээгүй. Энэ Ten of Swords буюу энэ маш олон асуудлууд те. Тэгэхээр энэ бол өөрөөчөө хувьд те гинтл гарч ирээд л юм бол ингээд та нөгөө зүрхрүүчэндээ ингээд юу илээ гэж бодтол ингээд одоо товтлцсон л нэг юм зүйл байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлийг бол та давж гарах нь бүр зайлшгүй. За Judgment карт маань энгийн картан дээр те нэг юм хорвоо одоо дэлхийгээс нэг юм том бүрээ шиг бүрээ ингээд бүрээдж байгаа. Тэгээд доотлоо ингээд нөгөө хүмүүс маань аюу гой сэрж байгаа ийм гоё карт гэдэг. Тэгэхээр одоо бол ингээд wake up те сэрх хэрэгтэй. Тэ одоо асуудлаа гоё ингээд
боломж гэдэг талаас нь одоо харъя. За 3 дугаар группийнхаа. За тэгэхээр 3 дугаар группийнх нь маань хайр дурлалын тал дээр ямар байх вэ? 7 дугаар сар. За Seven of Wands, Judgment хоёр гарч ирлээ. Нөгөө нэг дөрөвний нөгөө хидэц нөгөө бурхнаас нэг ингээд бүрээддэг гэдсэн шүү дээ. Тэр чинь энэ ахгүй тий. За одоо wake up те одоо сэрээ одоо ингээд одоо чи асуудлуудаа жинхэнэ тулаад барьж аваад одоо үзэлцэх цаг чинь боосон те нэг нэгээр нь шийдэд явхад бол чи чадна чамд ийм чадвар байгаа чи бол яг ийм хааны одоо титэмтэй буюу маш гоё ийм ухаалаг те ийм хүн байгаа учраас энэ зүйлүүдийн учрыг олж чаднаа одоо ингээд сэрээрээ гэд ингээд тэгээд штэ. За энэ бол хайр дурлалын тал дээр те. Тэгэхээр хайр дурлалын тал дээр ч гэсэн чамд тулгарч байгаа, одоо хэцүү байгаа энэ араа бас нэг Nine of Swords карт. Гэхдээ энэ асуудлыг та шийдэж чадна. Ace of Wands карт бол те хорвоо ертөнц танд хайр дурлалын тал дээр хүртэл аюу гоё ингээ боломжийг гаргаж өгөх гээд байгаа хгүй. Six of Pentacles бол яг нөгөө equal givingтэй нөгөө нэг тэнцүү өгөх зарчим те чи надад юу өгнө би чамд тэр зүйлийг өгч чаднаа гэдэг. Two of Cups бол яг ийм гоё хөөрхөн одоо ийм soul connection ч нь бол байж байгаа. Тэ энэ нэг ийм хөөрхөн далавчтай байгааз. Тэгэхээр таарын одоо хайр сэтгэлийн хувьд бол боломж байна. Гэхдээ энэ зүйлийг та одоо нөгөө магадгүй энэ одоо ажиллаж байд юм уу? Ерөнхий нэг ийм асуудлуудынхаа давж гарахгүй юм чаленжтай байгаа учраас жоохон энэ дээрээ одоо жоохон сөхөрчгөө байгаа мудаа л гэж энэ зүйлс танд одоо хайр дурлалын тал дээр хүртэлтэй ингээд нэг юм нөлөөлөд байгаа. Гэхдээ энэ одоо ажил дээрч тэр хайр дурлал дээрч тэр та бүх зүйлийг өөр өнцгөөс нь харах цаг иржээ. За Judgment card маань энд те ажил дээрч ингээ хайрын дээрч гарч ирлээ. За тэгэхээр бүгдээрээ одоо нөгөө юуныхаа картыг аваад ер нь бол 7 дугаар сард юуг анхаарах ёстой вэ? Ямар мессеж өгч байна вэ гэдгийг бүгдээрээ хараад уншлахад дуусгая. За групп 3-нд маань 7 сард ямар мессеж илгээх вэ? За Seven of Swords, Queen of Cups, Ace of Swords. За Ace of Swords карт маань энд гарч ирсэн. Тэр хамгийн гоё ерөнхий төлөвдөр гарч ирсэн. Тэ та бол асуудлуудыг зүгээр ажихгүй зүгээр шийдэж чаднаа. Зүгээр л энэ нэг өөрийгөө сүйтгэгээд байгаа энэ нэг бодлоо л хайчих та тэ ингээд боломж нь байна тэ бүрэн боломж. Энэ нөө асуудлаас цухтагаад байгаа гэдэг чинь Seven of Swords карт гэхгүй юу? Тэ энэ сэлмүүдэ барьсан ингээд нэг юм цухтаж байгаа юм шиг нэг юм карт байгаа тэ. Тэгэхээр энэ бол ялтчгүй жоохон юм нэг ямар наа зүйлээс ингээд цухтаж байгаа тэ нэг юм энэ чинь яг л ясам дээр ер нь бол өөрөөсөө л цухтаж байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр аль болох энэ зүйлээ ерөөсөө цухтах шаардлагагүй чи чадна тэ чамд бүрэн ингээд боломж байна. Ace of Swords бол бүр боломж чинь бүр ингээ фүүл байгаа байхгүй тий. Чи зүгээр л нэг юм нүдээ гоё нээх хэрэгтэй байна. Би чаднаа тий. Би энэ зүйлийн учрыг олж чаднаа. Надад тэр потенциал нь, боломж нь, ухаан, мэдлэг одоо юу гэдэг тий. Бүх зүйлс нь байна. Гэтэл би яагаад ингэж тий ийм нэг байгаа зүйлээ ингэж тий энэндээ ингэж нэг сэтгэл ханамжтай Four of Pentacles тий ийм нэг комфорт зонд орсон. Одоо нэг авдрандаа хамаг юм хийгээд ингээд дээр нь суудсан нөгөө зооснуудаа таасан гэж зурцсан. Гэтэл High Priestess бол бас л ийм гоё мэдрэмжтэй тийм ийм нууцлаг. За ер нь бол ийм нэг одоо wake up call буюу түрүүний нөгөө judgment card-ыг бол та мэдэрч байгаа. Тэ одоо бол одоо аль болох энэ зүйлээс хурдан гарч эхлэх хэрэгтэй тий. Боломж нь бүр ингээд бүр нээлттэй баг ингээд саваа ингээд те сэтгэл санаа чи emotional хувьд ингээд салгаад те халгаад ингээд Ten of Swords картаас тэр зоолгуулаад унтсан картнаас босоод ирэх боломж нь танд бүрэн байгаа хгүй ийм гоё те ийм гоё болох боломж нь ингээд бүрэн байна. Сэтгэл санаа чинь сайхан болох те энэ зүйлийг бол нэг айхтар ингээд нөгөө юу яахгүй одоо
7 сараас эхэлж байгаа гэхээр аль болохоор ер нь бол ингээд одоо магадгүй тэ нөгөө sword-уудаа суглаад одоо ингээд тэнгэрлүүдээ once буюу inspire тэгээ би ингээд чадж байгаа шүү гэл тэ нэгээр нөгөө асуудлуудаас та жинхэнэ нөгөө сумлаа хөөргөөд тэ энэ асуудлуудын ард гарчих юм бол та бол зүгээр л тэ яг юм 9 of wands буюу юм хүчрхэг бомбатай тэ зүгээр өстой юу гэлвэл юу гэл цүм мөшгөлөөл хийгээл явах нэг ийм боломжтой гоё группийнхан байна шүү. Тэгээд 3 дугаар группийнхан да. Тэгээд амжилт хүсье. Тэгээд энэ бол танд жоохон цаг хугацаа авна. Та хичээх шаардлагатай. Заавал хичээх шаардлагатай. За тэгээд асуудлуудаа өстой сайхан бичиж байгаа л те. Энийг ингэж зэгцэлнэ, энийг ингэж чадна, энийг тэгж чадна гэж одоо 7 сардаа бол бас маш busy байх нэ. Ер нь бусад группийнхныгаа бодох юм бол 3 дугаар группийнхан маань жоохон busy байх нэ тий. Маш их ажилтай байх нь хийх ажил их байна. За ингээд 3 дугаар группийнхан маань хэрэг болсон байх гэж найдаж байна. Та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.